За сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр механик энергийн бодлогонуудыг тайлбарлая. За нэгдүгээр бодлого. Таазан бэхлэгдсэн чийдэн шалтгаан харьцангуй ямар энергитэй байгаа вэ? За таазан бэхлэгдсэн гэхээр өндөрт байгаа өндрийн энерги бол потенциал энерги. За бэхлэгдсэн гэсэн учраас хөдөлгөөнгүй байгаа. Тэгэхээр кинетик энерги байхгүй. За энд аль хариулт нь вэ? Потенциал энергитэй кинетик энергигүй гэсэн энэ хариулт харах юм байна. За 3 дугаар бодлого. Чулуу мод хөвөн 3 газраас ижилхэн өндөрт байгаа. За өндрүүд нь H гэд ижилхэн байгаа юм байна. Харин хөвөнгийн масс нь нөгөө хоёрынхаа массаас их юм байна. За тэгэхээр потенциал энерги өндрийн энерги гэж хэлсэн. Потенциал энерги бол mg h-тэй тэнцүү. mg h. За тэгэхээр массууд нь ялгаатай, өндрүүд нь тэнцүү. Тэгэхээр масс ихтэй нь л потенциал энерги ихтэй байх юм байна гэдэг нь эндээс харагдаж байна. За 4 дугаар бодлого 50 кг, 58 кг, 62 кг масстай хүүхдүүд байгаа юм байна. Ижилхэн хурдтай алхаж байсан бол хинэн кинетик энерги ихтэй вэ гэсэн байна. За тэгвэл кинетик энергийн том явбал масс хурдны квадратын үржүүрийн хагастай тэнцүү байдаг. За ижилхэн хурдтай байсан гэсэн учраас хурднууд нь тэнцүү юм байна. Гэтэл массаараа ялгаатай байгаа. Энэ маань бидний кинетик энерги тийм ээ. Тэгэхээр кинетик энерги маань юунаас хамаарч байна? Массаас хамаарч байна. Масс их байвал кинетик энерги их байна гэсэн үг. За ингээ хариулт ойлгомжтой. За 5 дугаар бодлого. Ижил уттай, ижил хаттай 3 пүршийг харилцан адилгүй хүчээр түлхсэнийг зурагт үзүүллээ. Аль пүрш их энергитэй вэ? За тэгвэл пүршний потенциал энергийн том явбал пүршний хатыг сунж агссан хэмжээний квадратаар үржүүлсэний хагастай тэнцүү байдаг. За тэгэхээр энд яасан бэ гэхээр хатнууд нь ижилхэн гэсэн тийм ээ. За бас нэг том явъя. Уян харамхай хүч буюу Гүкэ хуулийн том явбал К үржих нь X гэдэг. За эндээс харахад хатнууд нь тэнцүү байгаа. Хүч их байхын тулд юу их байх юм бэ нөхдүүдээ? Агшилт суналтын хэмжээ их байх юм байна. За тэгвэл бидний энэ томьёо маань одоо эндээсээ хувиргалт хийгээд үзэхээр маш анхаараарай. Кинетик энерги бол за kx квадрат гэсэн учраас kx нь энд байгаа юм чинь fx болчихно. Fx-ийг хуваах нь 2. Нэгсэндээ үйлчилж байгаа хүч суналтын хэмжээний үржүүрийн хагас нь пүршний потенциал энерги байна. За тэгвэл аль пүрш их энергитэй байх вэ гэхээр сая хүч нь их байхын тулд суналт агшилт их байх хэрэгтэй байсан. За тэгвэл хүчээ нь их болгоцсон байгаа тийм ээ. За дээрэс нь энэ суналт агшилт маань угаасаа их байгаа. Тэгэхээр ийм тохиолдолд потенциал энерги их байна. За тэгэхээр хамгийн их сунсан нь мэдээж их энергитэй байх нэ. За ингээд цаашаа хүүхдүүд өөрсдөө бодож чадах юм байна. За 8 дугаар бодлого. За пүршний суналт үйлчилсэн хүчнээс хэрхэн хамаарсныг тус бүрд нь ижил хэмжээний хүч үйлчилсэн бол гинэ. За тэгэхээр энд хүчний тэнхлэг байна. Энд суналтын тэнхлэг байна. Ижилхэн хүч гэсэн учраас за жишээлбэл энэ хүчээр үйлчилсэн гэж үзье. Тэгвэл энэ хүчээр үйлчилж байгаа үед 1-р пүршинд харгалзах суналт нь 2-р пүршинд харгалзах суналт, 3-р пүршинд харгалзах суналт. За тэгэнгүүт өмнө нь үтцсэн F тэнцүү K X байгаа тийм ээ. X байгаа. За хүчнүүд нь тэнцүү. Хүч нь өөрчлөгдөхгүй байгаа. Хүч нь өөрчлөгдөхгүй байхад аль пүршний хат их вэ гэсэн. За тэгвэл хат их байхын тулд суналт нь ямар ах юм бэ? Бага байжж энэ маань өөрчлөгдөхгүй байна. Энэ хоёр урван хамааралтай байж. За тэгэхээр хат нь их байхын тулд суналт нь ямар ах хэвээр юм бэ? Бага байж таарах юм байна. За тэгэхээр бидний хариу бол энэ гарч ирнэ гэсэн үг.
За 9-р бодлого кинетик энерги, потенциал энерги, бүсний потенциал энерги. За 9, 10, 11-р бодлогуудыг бол хүүхдүүд бодож чадах юм байна. За 12-ыг бас чадах юм байна. За 13 чадах юм байна. 14. Сая багшаа тайлбарласныг сайн ойлгосон бол эдгээр бодлогуудыг ямар ч асуудалгүй бодож чадна шүү хүүхдүүдээ. За энд бас саяны өгөгдсөн бүсний потенциал энерги болон Гүкийн хуулийн томьёог л ашиглаад бодоод байна шүү хүүхдүүдээ. За доорх нэгжүүдээс аль нь хатыг илэрхийлэх вэ гэсэн. За тэгвэл нэг Гүкийн хууль маань F тэнцүү K гэсэн. Тэгвэл K-г олъё гэвэл F-ийг хуваах нь X. Тэгэхээр F-ийг хуваах нь X гэдэг маань Ньютоны хуваах нь метр гэсэн нэгжтэй гэж таарна, тийм ээ. За 16 дугаар бодлого. Мөнгөн уст барометр өгөгдсөн байна. Энэ хариултуудаас аль нь зөв бэ гэсэн бэ. За тэгэхээр энд юу гэсэн үг вэ гэхээр энэ нь ингээ битүү. Энэ нь битүү, энэ нь задгай. За энэ гадна талд агаар дарж байгаа. Гадна талд дарсан агаарыг үзүүлчихье. За тэгэхээр гадна талд агаар дарах юм бол энэ буцаагаад ийш нь энэ шингэнийг яаж өгнө гэсэн үг вэ? Түлхэж өгнө гэсэн үг. За тэгэхээр энэ түлхэгдэж байгаа хэмжээ энэ багны өндөр яах юм бэ? Өндөр болно гэсэн үг. За тэгвэл агаарын даралт хэдий чиний их вэ? Багнан даралтын өндөр ямар гэдэм бэ? Их байдаг бахнэ. За тэгвэл тэр хариултаа сонгоч чинь, тийм ээ. За кинетик энергийн томьёо гэсэн байна. За 18 дугаар бодлого. 18 дугаар бодлого болохоор бидний өмнө нь нөгөө хатуу биеийн механик буюу деформацийн хичээлээрээ бодчихно. Энд ямар ч асуудал байхгүй. За 19 дугаар бодлого. Бернулийн хууль даралт дээр нэмэх нь ρ v квадратыг хуваах нь 2 нь гэсэн ийм тогтмол хуультай байдаг. За энэ зүй тогтлыг ажиглан хэвтэй хоолоогоор урсаж байгаа үл шахагдах идеал шингэний статик даралт 4 паскалаар нэмэгдсэн бол динамик даралт яах вэ гэсэн бэ. За хүүхдүүдээ энэ хүний биеийн цусны даралттай ижил шүү хүүхдүүдээ. Жишээлбэл одоо даралт өвддөг хүмүүс байх юм бол даралт ихтлээ гэж ярьдаг. Даралт ихтлээ гэхэлэр энэ хоолоогоор явж байгаа шингэний даралт ихссэн гэсэн үг. Хоолоогоор явж байгаа шингэний даралт ихснэ гэдэг маань гадна талын даралттай хамааралтай байдаг. Тэгэхээр энэ доторх даралт ихсхийн тулд гадна талын даралт яасан бэ гэхээр гадна талын даралт буурчдаг. За энэ зүй тогтлыг л энэ Бернулийн хуулиар боддог. Тэгэхээр энэ тогтмол. Тэгэхээр энэ хоёр даралтын тогтмол байх нэ дээ. За тэгвэл статик даралт нэмэгдсэн бол динамик даралт нь яах юм бэ? Мэдээж буурна л гэсэн үг. Юусе энийг л хэлээд байгаа шүү хүүхдүүдээ. За энэ дээр болохоор яг энэ бодлого дээр нь бол урсаж байгаа үл шахагдах идеал шингэний статик даралт гэхэлэр энд бол гадна талынхын даралт ихссэн гэж гарч байгаа. Энд бол гадна талынхын даралт яасан бэ? Ихссэн. Тэгвэл дотор талын даралт яасан бэ гэхэлэр багассан гэдэг. Яг одоо өмнө нь багшийн тайлбарласнаас арай эсрэгээр асуултаа асуусан байгаа шүү. За 20 дугаар бодлого. 50% ашигтгуулын коэффициенттэй мотор 100 кг масстай ачааг за ийм өндөрт ийм хугацаанд гаргасан бол чадал нь ямар байсан бэ гэж. За чадлын томьёо бол ажлыг хугацаанд хуваасандаа тэнцвэдэг. Ажлыг хугацаанд хуваасандаа тэнцв. За тэгэхээр энд хийх цаашдыг хараа хүүхдүүдээ. За тэгвэл ажил яаж хувирсан бэ гэхээр өндрөөс шалтгаалж байгаас хүндийн хүчний ажлын томьёогоор одыг mg ашаар бодно гэсэн үг. mg аш. За тэгэхээр mg аш маань түрүүн потенциал энерги гэж хэлсэн бол энэ тохиолдолд энийг хүндийн хүчний ажил гэж үзнэ. За ингэчгэл бидний хувьд 100 үржих нь. За багш маусаар бичиж байгаа учраас жоохон төвхтэй байгаа. G за аш нь 12. За хуваах нь 1 минут гэдгээ C систем шилжүүлэх учраас 60 гэж бодогдно. За 60-ийнхаа тгийг тэгтээ хураач.
За 12 6-тай урагдаад 2 үлдэнэ. За бидний хариу бол 2-ыг үржих нь 200 бахнэ. 50%-ийн ашигтуулын коэффициенттэй гэсэн учраас ерөөсөө бид нар яг энэ ажлыг гаргахдаа ийм чадал гаргасан бол моторын чадал хэд байсан бэ гэвэл 50% ашигтуулын коэффициенттэй байгаа юм чинь 400 байсан л гэсэн үг. Энийг одоо бид нар 50% гэж ойлгоно гэсэн үг. За тэгвэл энэ маань хэд байсан гэж байна? 400 байсан гэсэн үг шүү. За дараагийн бодлого. Барилгачид өөрсдийн чадлыг хэмжихийн тулд барилгын талбай дэх төхөөрөмжийг ашигласан. Доорх зурагт хэрэглэсэн бага төхөөрөмжийн зураглалыг үзүүлээ эргэвч ба олс үлдэхгүй гэж үзсэн байна. За тэгэхээр энд үл хөдлөх эргэвч, энд үл хөдлөх эргэвч. Үл хөдлөх эргэвч бол хүч хождоггүй. За нэг хүний чадлыг тооцохын тулд ямар хэмжигдэхүүнүүдийг хэмжихийг бичнэ үү гинэ. За тэгэхээр бид нарт ийм өндөр хэрэгтэй л гэсэн үг. За дараа нь бид нарт яах юм бэ? Энд масс нь хэрэгтэй гэсэн үг. За дараа нь чадлыг хэмжихийн тулд мэдээж ямар хугацаанд гаргасан бэ? Хугацаа хэрэгтэй гэсэн үг. За ийм 3 хэмжигдэхүүн байх юм бол болно гэсэн үг. H масс дараа нь юу гэж байна хөлтөөтэй? Барилгачин хэмжилтэндээ ашигласан багчуудыг жагсаан бичээрэй гэж. Ямар багж ашиглах вэ хөлтөөтэй? Мэдээж хүч хэмжигч динамометр ашигланаа. Метр. За энэ бол хүч хэмжигч багж. За өөр юу ашиглах вэ хөлтөөтэй? Мэдээж уртыг өндрийг хэмждэг метр ашиглалтаараа. За энэ массыг хэмждэг жин ашиглаж таараа. Гэх мэтлэнгийн багцнууд ашиглан шүү хөлтөөтэй. За энд хугацаа хэмжих учраас секундомер ч юм уу хугацаа хэмждэг багц хэрэгтэй. Барилгачин өөрийн чадлыг дээрх бага төхөөрөмж ашиглан хэрхэн яаж тодорхойлсныг тайлбарлаж бичээрэй гэсэн байна. За тэгэхээр саяхаа багцнуудыг ашиглаад ингээд нэ гэд 11-р ангийнхны хувьд бол асуудалгүй асуулт байна. Нэг барилгачин чадлаа хэмжээд тооцоолоод гаргачих. За саяын C даалгаварт өгөгдсөн хийцэн гэсэн үг. За тэгвэл уг барилгачны жин нь буюу G-гээр үржүүлээд тэгэхээр 80 кг масстай хүн байсан байна гэсэн үг. За тэр 30 см зайтай гишгүүр бүхий шатаар ижил чадал гаргаж өгсөн бол 5 секунд хугацаанд хэдэн гишгүүр өгсөж чадах вэ гэсэн байна. За энийг яаж бодох вэ хүүхдүүдээ? За чадлаа мэдээж. За багш нь сая чадлын том явал ажлыг хуваах нь хугацаа гэсэн. Тэгвэл энэ чэнэс ажлаа олохын тулд яах юм бэ гэхээр буцаагаад чадлаа хугацаагаар үржиж өгнө гэсэн үг. Чадлаа хугацаагаар үржиж өгнө. За тэгэхээр чадлаа хугацаагаар үржиж байгаа юм чинь бид нар 528-ыг 5 секундээр үржиж өгнө. За араас нь яах вэ хүүхдүүдээ? Нөгөө MGH гээд хүндийн хүчний ажлынхаа ашиг гаргаж ирнэ гэсэн үг. За тэгвэл энэ ашиг олно гэхээр яах юм бэ хүүхдүүдээ? Саяын бид нар энэ өмнөх бодсон ажил байгаа. Өмнөх бодсон ажил энийг ашиглаад харин эндээ яах юм бэ? MG-д буюу 800 даваагт өгч. Тэгэхээр бидний аашгч чинь одоо харин аашгаа яах юм бэ гэхээр энэ 30 даваагт өгч. Тэгвэл хэдэн гишгүүр өгсөн гарна гэсэн үг. Тэгтээ 30-аагаа бид нар нөгөө C систем шилжүүлэхээ мартаа хөгтүүдээ. За ийм амархан бодлого байна шүү. За 22 дугаар зураг. Зурагт үзүүлснээр 100 кг ачиг налуу автах ашиглан 2 м өндөрт гаргачээ. За энергийн хувирлыг бичээрэй гэсэн байна. За энергийн хувирал потенциал энерги нь тэг байсан. Газарт байсан учраас. За 2 м өндөрт гаргасан юм чинь потенциал энерги нь mg-аар нэмэгдсэн байж таараа. За тэгвэл энергийн хувирал нь яасан гэсэн үг вэ хүүхдүүдээ? Потенциал энергитэй энэ ачаа потенциал энергитэй болохын тулд хүмүүс тэрэнд зориулж ажил хийсэн гэсэн үг. Тэгэхээр хийсэн ажлын энерги, хийсэн ажил маань потенциал энерги болж хувирсан.
гэж бичигдэнэ гэсэн үг шүү. За 23. Хүүхдийн тоглоом бууны бүршийг шахахад уян арамхайн хүч түүний шилжилтээс хамаарлыг графикийг өгөгдсөн. За энд графикийн зураг байхгүй байгаа юм байна. За графикийн зураг байхгүй байгаа болохоор за энийг багш нь графикийн зургийг хичээлийнхаа доор оруулж өгье. За 24. К хаттай бүршинд бэхлэгдсэн жингүү тавцангаас анхны ачааг хурдгүйгээр унахад шахагдсан. За энэ болохоор хүүхдүүдээ за энэ тийм бөмбөлөг байсан байна. Бөмбөлөг ингээд унсан чинь энд байсан бүршин дээр дарсан байна. За тэгэхээр бүрш агшаад шахагдсан гэсэн үг. За тэгвэл энэ хоёрын хоорондох хэмжээ буюу бид нар агшиж сунсан хэмжээ x. За тэгээд x хэмжээ нь өгөгдсөн гэсэн үг. За энд болохоор энэ унжаага өндөр. За тэгвэл энийг нөгөө потенциал энерги буюу хүндийн хүчний ажлаар бодчихж болно. За ингээд k-га олоорой гэсэн бэ. За тэгэхээр энд mg ашиглана. Араас нь kx квадратыг хуваах нь 2 ашиглаж 2 энергийн томьёог хоёуланг нь ашиглаж бодно шүү хүүхдүүдээ. За дээрх туршилт ажиглан биеийн хэмжээг өөрчлөхгүйгээр бүршийг илүү агшаах ямар арга байж болох вэ гэж. За мэдээж потенциал энергийг ихсгэж хэдий чинээ өндрөөс нь төдий чинээ агшиж өгнө тийм ээ ойлгомжтой. За 25 дугаар бодлого яасан байна. Хурдгүйгээр чөлөөтэй унагсан өдөлгөөний хувьд дараах даалгавруудыг бичээрэй. За унах явцад мэдээж өндөрөөс унж хамж потенциал энергитэй байсан. Унж байгаа учраас дэлхийн татах хүчний энерги нөлөөгөөр унж байгаа учраас хурд нь ихсэн. Тэгэхээр кинетик энерги рүү хувирч байгаа. За энерги хадгалагдах хувирах хуулийг бичээрэй гэсэн бэ. За тэгэхээр энерги хадгалагдах хувирах хууль бол потенциал энерги юу болж хувирсан бэ? Мэдээж кинетик энерги болж хувирсан. Гэж бичиж шүтээ хүүхдүүдээ хууль нь юусэн ийм амархан. За дараа нь чулуу газарт унах үеийн хурдыг мэдээж энэ хоёр томыг тэнцвүүлсэн юм чинь цаашаа бодож болно. 2 кг масстай чөлөөтэй унагахад газарт хүрэх үедээ ийм хурдтай болсон хөдөлгөөний хувьд дараах даалгавруудыг үзэх. За яг энэ 25 дугаар бодлоготой ижил төстэй байна. Ашиглаад бодорой хүүхдүүдээ. За харваач сумыг өвчлөн хэвтээчиг тарвсан бас энерги хувирлыг бичээрэй гэсэн байна. За харвж байгаа юм чи нөгөө бүршний потенциал энерги хувираад кинетик энерги болж хувирна. За тэгээ хуулиа биччихнэ. За тэгээд тэр хоёр хуулийн бичсэний үр дүнгээр энэ 3 дугаар хэсгээ ботчихно. Хаттай номыг хөвчлэн татаж харавхад ийм урттай. За энэ яг адилхан бодлого байна. За 29 дугаар бодлого. За энэ дээдлийн бодлоготой ижил төстэй бодлого энэ зургаар бодорой хүүхдүүдээ. Тэр дээр багш нэг зураад байсан. Яг энэ зургийг ашиглаж бодож болох юм биш үү? За тэгэхээр энд бодлогуудыг бодож чадна гэсэн үг. За 31 дугаар бодлого. За ингээд гулгаж агаад хэсэг явж байгаа зогссон гэж. За тэгэхээр ийм өндөрөөс гулгасан. За тэгээд тэгшин газарт ирээд ийм яваад зогссон гэсэн үг. За нийт масс нь 50 кг. За хүүхэд чаргаар гулгах үед энерги ямар хувирал? Мэдээж потенциал энерги кинетик болсон байж таараа тэгээд араас нь зогссон гэдэг маань хүндийн хүчний дэлхийн татах хүчний хүндийн хүчний энерги хувираад үрэлтийн хүчээр зогссон гэсэн үг. За тэгш хадраар зогсон хүртлээр явсан хөдөлгөөний хурдтгалыг олоорой. За энэ болохоор S тэнцүү AT квадратыг хуваах нь 2 гэдэг томьёо ашиглаж бодно. За тэгээд S нь биднэрт энэ чинь 20 м явсан гэдэг өгсөн, T нь 10 секунд явсан гэдэг өгсөн. Тийм учраас энэ А-г болж болно. За тэгээд довцгийн төгсгөлдөх. За довцгийн төгсгөл гэдэг нь энэ шүү хүүхдүүдээ. Довцгийн төгсгөлдөх хүүхдийн кинетик энергийг олоорой. За тэгэхээр нөгөө потенциал энергиэс кинетик энерги тойрч байгаа учраас энерги хадгалах хуулийг бичээ тэндээсээ хурдаа олоо явчихнаа. За хүүхэд довцог дээрээс чаргаар гулгаа. За яг адилхан бодлого байна. Үргэлжлүүлээд бодоорой. За довцог дээрээс гээд. За бас анхны хурдгүй чөлөөтэй унагсан гэдэг. За энд бодож чадах юм байна. Саяхан багшаа тайлбарласан аргыг ашиглаад бодоход томьёонуудаа мэдчихвэл ямар ч асуудал байхгүй.
За энэ бас бодож чадах юм байна. За энэ харавсан гэж бодож чадах юм байна. За 40-р бодлого нь. За амжилт хүсье хүүхдүүдээ. Дандаа амархан бодлогонууд байна.